Эстэй будагчин хатны оролд тавьсан шүү харсан масан гахануда хашаага явж шавэ За Донгоо аймгийн цагаан суургын яг уртаалт холон говь гээд кампт ирсэн байна. За тэгээ нөгөө манай захиалагч зураг авч байгаа аялагч нар маань ингээд өөрсдийнхөө нөгөө monkey bike-ийг унаад яг одоо бол тестэлж байна. Тэгээ энэ өстө үнэхээр инээдтэй хөөхөн харагддаг. Нэг хүүхдийнхээ юмыг унаа явж байгаа юм шиг харагдаж байна. За тэгээд энэ Европ, Америкчууд бол мэдээж манай монголчуудаас бол том биетэй. Тэгээд том биетэй хүмүүс чинь энэ дээр суугаад ингээ явахаар ямар ч хөөхөн харагдтыг бас жоохон инээдтэй, фаны, хөвгөлтэй харагдаж байна. Донгоо аймгийн ч ямар цогтовоо сум юм гэх юм уу? Тэндээс гараад 10 хоногийн дараа Сэлэг аймгийн Ерөө сумын нэг камп дээр 10 хоногийн дараа барайндаа орно. Гэтэ энэ бол уралдаан биш. Аялал. За тэгээд ийм нэг сонирхолтой сайхан ивентийн зураг аваа явж байна. За одоо нөгөө манай хэд маань энд яг нар жарахтаа зэрэгцээд тэмээ сүргийг сонирхоод байгаа бол та тэнд бөөнөрөө божигнаад байж. Би бас тэндээс очиж нэг яг нар жарахтаа зэрэгцээ нэг ганц кадр дарах гад хичээх жоох. Тийшээ явж байна. Одоо бол энэ говь үнэхээр гоё байна. Халуунч биш байна. Гоё сэвэлдсэн салхитай. Яг одоо нар тал дээр жаргах гэж байна. За тэндээс очиж нэг ганц хоёр зураг авах хэрэгтэй. Сая энэ зураг авч ягаад анзаараагүй юм байна. Энд сая нар жаргаад энд сая нар сар мандчихсэн байна. Уг нь бол яг зэрэг харах байсан байна шүү дээ. Тэгээ айгу тэнгээ ийшээ буруу хар сууж байгаад нийтээ арабууд ирээд намайг эргүүлж харууллаа л да. 15-ны сар. Бүтэн сар мандаж байна. За энийг авах ажилтаа боллоо гэхгүй. Сайн нөгөө сар гарсныг мдээгүй. Одоо харин энэ сарыг энтийн нөгөө тэмээнүүдтэй хавсруулаад хоршуулж хамтд нь авах гээд гараад ирлээ. За энэ бол үнэхээр гоё гарахаар шүү. Үнэхээр авч чадвал штэ. Чадахгүй болвол тэгэл ямар ч гоё нөхцөл байдал үүссэн байгаад чадахгүй штэ. Яаж ч цаана яг кемп таарч чадах юм. Уг нь яг эзгүүд давчуулдаг өрөөдөх юм. Жохоо ойрхон очих юм бол илүү гоё гарах юм шиг байна. Энэ тэмээнүүд маань ийшээ яв. Жохоо хөөгөөд нэмэргүүлтэй. Хөөсөн ч гэсэн яг л таарна л та. Энэ хоёр юм яг ижилдээ яваадах юм. Уг нь аль нэг нь салаа цондгоогоор бол илүү гоё тод гарах гэдэг. Оо янзы. Кемпэ. Энэ хоёр тэмээгээр хаачиж босгол юм байна уу? Оо янзы. Ай. За ийшээ шонгийн утсан түнхээр гоё харагдаж байна. Бисний зураг авнаа. За яг ингэсгээд авч байгаа. Маш их арабууд явж байна. Энэ ингээд тэмээ намайг ингээд яваад хахаар бас яг хамт яваад байгаа байхгүй. За нөгөө шонч одоо энд бүр гоё харагдаж байна. Oh nice. Солиотой. Жинхэнэ солиотой. Зян гэдэг авс. Оо амар. Энийг л яг авах штэ. Яг энийг л авах штэ.
Танаас нас чадсан юм байна. За одоо. Яг кемп давхцлаа. Одоо яах вэ? Гэтэ ялцгүй юу нь л зөрчлөө л дөө цаг үе. Энийг хоёр ямиг олзолж авсан хоёр юм ядж байгаа таач яг хурдаад авах. Яг давхардаад авах. Сар одоо хитрхий дээр хөрч. Лалда. Өнөөдөр ихтэй сар хэртэнэ гэдэг жисэн. Хэртэх өгөөгөө л өстой мэдгүй байна. Нэгтэй шон гоё байлаа. Шон янз юм байлаа. Энэ манай жуулч гадны жуулчдад яг өнөөдөр бүтэн сартаа давхцаад яг энд ирсэн. Тэгээд бүтэн сар өөрөө үнэхээр гайхалтай. Ямар ч нөгөө тэнгэрт өвөл байхгүй болохоор маш гоё байна. Тэгээ яг нар жаргахтаа зэрэгцээд яг энд нь тэмээ сүрэг явж таарад нарч гоё жаргалаа. Үнэхээр улаан шаргалтаад жаргалаа. Наагуур нь тэмээ сүрэг явлаа. Яг нар сар хоёр яг зэрэг нэг нь жаргаж нэг нь мандаж гарлаа. Өнөөдөр үнэхээр гоё байна. Энэ бид нартэй ч хамт сая 54 жуулч ирсэн. 54 жуулчин хараад гайхсан баха. Би өөрөө гайхаад татчихсан. Энэ талд нь нар жаргаад, энэ талд нь сар мандаад тэмээ сүрэг нар сарны голоор ингээд бэлчээд тэгээд энд бас нэг хідэн арабууд бас явж байна. Тэр хэд мэд чи хараа зүгээр. Вау л гэт. Тэгээ яг тэр нар жаргахтаа зэрэгцээд яг нэг утасны шон байна. Тэр үнэхээр гоё харлаа. Тэгээд энэ влогд маань тэр зураг маань чимэг болно гэж найдаж байна. За өнөөдрийн зураг дууссан. Тэгээ одоо нөгөө миний ажил болохоор ингэдэг. Өглөөнөөс өдөр нэг өдрийн бүтэн зураг авчаад тэрийгээ оройн эдитлээд тэгээд шөнөдөө аплод хийн. Интернетэд байршуулдаг. Тим ажил байна. Тэгээд ингээд нөгөө одоо энэ байгаа газар маань Дондгоо аймгийн Цагаан сувргийн урталтай энэ Хулангав гээд кемп байгаа. Миний энд маань жоохон сүлжээ юм уу? Өнөөдөр авсан зурагнуудаа эдитлээд тэгээд шөндөө ингээд утсаа ноутбуктайгаа холбоод нэг бол утас руугаа бүх зурагнуудаа хийж агаад утаснасаа ингээд шүнжээ аплод хийхгүй бол нөгөө хурдан юм уу? Тэгэхээр бүр их зураг авах юм бол шүнжийн яан зан дунд нь алдаа заан амар төвхтэй өмнө нөгөө 100 явжхад яг тэгжсэн байхгүй. Тийм болохоор жоохон асуудалтай л байна. Уг нь бол зарим газар нь Starlink-тэй л юм байлээ. Гэхдээ энд бол ийм Starlink байхгүй болохоор одоо нөгөө Unitel-ийнхаа 3G-гээр 4G-гээр зохицуулна да. Ямарсан зургийнхаа эхний хэсгийг дуусчлаа. Одоо дахиад нэг 300 гаруй зураг л гайгүй. За тэгээд өнөөдөр ажил явсаа. Говьд өглөө бассан байна. Говьд бол сайхан шуурч байна. За ингээ өдөржин гадаа зураг авах учраас ингээ маск зүүчлээ. Тэгэхгүй бол арьс марс урчиж хосч байгаад аимшиг юм болно. За одоо манай аялагчдаа ингээ зориулаад энэ Монгол айл зочилж авах доо. Ямар заншил баримталдаг вэ гэдэг талаар юм зөвлөгөө өгж байна. За мөн Монгол орноор аялахдаа хэрхэн яаж явах вэ? Мөн хэрхэн яаж зугаатай байх вэ? Яаж хөгжилдөх вэ? Яаж гоё зүйл мэдрэх вэ? Мөн хажуугаар нь хэрхэн яаж аюулгүй аялах вэ гэдэг тийм бяцхан зөвлөмжийг
хөргөж байна. Энд бол монголоор нэг нь яриад нөгөөх нь англиар тайлбарлаж байна. Test drive. За ингээ манай байкуудаа хүлээж аваад шалгалт хийгээд тестлээд гэрээгээ хийгээд гарын үсэг мүсгээ зураад гэрчлэгээгээ аваад за тэгээд дуулгаа өмсгөөгөө жолоолгондоо гарч байна. Харахад үнэхээр инээдтэй харагдана. Марза. Хашаанаасаа гараад ундаг болоосай. Жагаагүй байна. Газрынхаа шаардлагаар л ирсэн баг гэж бодсон. Манай араандаа ингэ явж чадахгүй. Ер нь надрахуул нөхөр байна л та. За зарим нь ингээ гарын үсэг мэсэг зогтой. Зарим нь ширээ, зарим нь сандал болоод л. Уг нь эднэрийг хашаанаас гадаа гаргаад тестэлмээр дахиулмаар ах юм. Шин нотол гэхэд. Нэрэл мотоцикл унж чаддгүй хүмүүс байж шүү. За манай механикч, ерөнхий механикч. Ямар гоё байна. Ямар гоё байна. Энэ ямар гоё каск вэ? Nice. Гоё зүрх авлаа. Мик маань өсгөө болохоор энэ салхины чимээ ороод байна. Манай нөгөө анхлан суралцагч маань. Жоох яваад л байгаа л та. За одоо энэ хэдий зургийн нэг панинг шот. Панинг хийгээд үзээд хий. Гэтэ нөгөө их нартаага болохоор хурдан тийм баг болох нь үгүй юу? Хэцүү юм байна. Боломжгүй байна. Энэ 2405 энэ дуран хийхээр апертур нь хамгийн дээдэлтэй 22 хүртэл хаагдж байна. Тэгэхээр боломжгүй гэсэн. 7200-аар бол болно. Арай л худлаана. Сайн ундаг хүүхэн байна. Яа хөл. За ерөнхий юм болцоо. Одоо 7200 ээж байгаас ах. Ганцаар зураг авнаа. Энэ харагдах нь ингээ хараад үзье да. Дэжгүй. Оо, тэр тал дээр гоё явж шүү дээ. Мик үсгөө болохоор салхи ороодох юм аа. Яг одоо энэ байрлаж байгаа кемп дээрээс цагаан суураг яг ингэж харагдана. Гоё харагддаг. Эндээс нэг 4.5 мэдгүй хэд юм бэ? 10 юм болов? 12 өрөхгүй байгаа. Хэдэн километр юм болоо? Одоо энэ нөгөө унаад явахаас гадна энэ ачааны асуудал байна. Оо энэ бол зөв нам. Good. Энэ ч бүр баг эмэгтэй механикч инженер хийсэн байж шүү. Энэ дээр ачаагаа авч явна гэдэг л том асуудал л да. Нэмэн дээр арайч болох юм уу? Эднэр бол юмаа сайн хийчихээ. За энэ хэсгийг яаж юм? Энэ хэсгийг яаж байна? It's a chef for old man. Yeah. We stole it from Spotted an л old man. бодлоо. But it's had a seat, so Окей. we can take a seat. Суучч болох юм байна. Сандал юм биш үү? Нугалдаг таягтай. Болохгүй бол ягаа суучих юм байна. That works. Good. Майхнаа ингээ ачцгаацсан. Эдгээр ч одоо хоёулаа юм уу? Гурлаа. Fresh black. Хоёр өний. Хай. Хай. This is much better. Хай. Okay. The actual beer. Энэ хараа хатуу юм байна. Татаал явах юм зү.
Нэг чандан авчраад хуваацсан л юм байна. Тэр хоёр бол. Тэрийг бол найдвартай гэж бодохгүй байна. Нэг хавтан тавил дээр нь шууд умаа хүлээд харагдаж байна. Энэ одоо. За. Одоо энэ нөгөө ирсэн зочид дон аялагчд дан компани зүгээс орлогын тоглолтоор бэлэг барихаар манай орлогынхан ирсэн байна. No, my brother's in Christchurch. I'm going to go to Hawthorne. That's so good. Have a look. No. Racing of the Golden Camel. Their name is Ажлаа сүүлийн өдөр болж байна. Одоо ингээд манай аялагч нар яг одоо ингээд ард бүгд гараандаа гарахад бэлэн болцсон байна. Яг ингээд энэ хэдийг ингээд ачаагаа ачаалаад ингээд бөөнөрөө ягаад энэ жижигхэн байк дээр өөрийнхөө яг хувийн хэрэгцээний бүх юм ачаад ингээд явах гэж байгаа нээр гоё харагдчихэв. Тэгээ энэ тэнд ямар нэгэн юмд оролцоод ингээд зураг хөрөг аваад хараад байж хахад ерөөсөө дагаал эднийг яг дагаал тэрийг нь хэмээр санагддаг. Нэг тийм сэтгэл маш их төрдөг. Яа бас ялгаа байхгүй одоо яг энэ шиг бас ингээд явах юмсан даа гэж бас бодож байна. Ойрын төлөвлөгөө гэвэл яг эднэр шиг нэг хүнийхээ юмыг ачаад дугуугаар нэг ойрхон 1-2 хоногийн аялал авъя гэж дотроо төлөвлөж бодоод байна. Гэхдээ эднийг хараад эндээс туршлага судалж авч байна. Зөндөө их юм сурахаар юм байна. За энэ жижигхэн мото дээр бол Plastic bottles, so I don't expect them to last long. But yeah. Зориултын ачаа байхгүй учраас эдгээр өөрсдөө ачаа хийдэг. Тэр нь их эднэрт бас их зугаатай байх шиг байна. Яаж хийхээ мэдэхгүй. Тэгээд зарим нь бол зүгээр шууд бүтэн бүтлгүүтсэн. Тэгээ багаараа явж байгаа хүмүүс бол нэг нэгэндээ туслаад өөрсдийн гэсэн бас төлөвлөгөөтэй ирсэн байна. Жишээлбэл ийм савх моднууд авчирч хийсэн байна. Зарим нь скейтбордоор хийж байна. Зарим нь бүр бидний одоо нэг хорхог гаргаад байдаг цар мар авчирсан юм байж байна. Тэгээ энэ жижигхэн мотоцикл дээр энэ том биенүүдээ чаад. Тэгээд ийм том ачаалаад ингээд явж байна. Аль болох ингээд тааж бол юу вэ тэнцэнгийг хийсэн байна. За good luck. Эмэгтэй эрэгтэй гэр бүлийн хосууд их явж байна. Гарааны өмнөх групп фото тугаа амир сонин байрлуулчихжээ. Яг нарны өөдөөс. За яг тийм ээ. Яг ингээ эдгээр ингээ бөөнөрөө ингээ гарахаар нь эдгээрт яг атаархас сэтгэл амар төрдөн шүү. Маш буруу байрлсан байна. Гардгүй юу? Гардгүй юу? Чанга байна. Хэцүүлэн да. За одоо нэг нөхөр ирчээд боллоо доо.
Манай нөхөр юм мотоциклийн дасахгүй байгаа гэх шиг байна. Pass the flags and kick take a photo. It's going to be too much. We could probably just do like one or two photos. People want to go. Okay, cool. Хүмүүс ямар We get them all standing off their bikes. За окей. За ингээ авчихъя. За. Okay. Alright guys, ready for the group photo? Yeah, 1, 2, 3! Оржилоо! Хоржилоо! Ай цочих гэж хөлөг. За ямар ч ийсэн нөгөө ард иргэд маань явчихлаа. За ингээ 10 хоногийн дараа дархан гэсэн үү? Дархан сэлэнг л хэл. Сэлэнгийн ерөө гэдэг нэг юм бас газар очино. За тэгээд энэ ажил маань дахиад 10 хоногийн дараа барайндаа орохт нь үргэлжлэнэ. За тэгээд манайхан та бүхэн энэ үйлчлэлтэй хөөрхөн мотоциклыг унсан жуулчид та бүхэнтэй таарах юм бол ийдэг боловсон гоё хацаараа та бүхний маань харилцаа Монгол улсыгаа илэрхийлж яддаг шүү. Тийм учраас бас даллаад зүрж өнгөрөхтөн даллаад өнгөрөөрэй. Баяртай.